энэ 1992 оны үндсэн хууль бол бас ихээхэн өндөр төлөөлөлтэй тийм бүгд найрамдах Монгол Ард улсын 430 депутат хэлэлцэж баталсан байдгийн төлөөлөл их өндөртэй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нийгмийн бүхэл давхаргыг тэр үеийг ингээ бодож яхад арга байхгүй. Өнөөдөр бол ингээд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулах тэр журмын тухай хууль ярьж байгаа нь бол Монгол төрийн төр ёсны нэг хөгжлийн нэг том алхам гэж би үзэж байгаа л да. Яг энэ агуулгаараа бол би энэ үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуулийг бол зарчмын хувьд бол зөвшөөрж байгаа. Гэхдээ мэдээж хилцүүлгийн явцад бол нэлээд тийм нарийн эдрээтэй юмнуудыг тайлах ёстой. Би одоо юу бодож сууж ийнө вэхээр за бидний энэ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ процессын хуулийг ярьж байгаа энэ хэсэг нь өөрөө үндсэн хуулийн шүүх буюу бидний үндсэн хуулийн цэцгийн л одоо асуудалд орох юмыг л бид ярьж байгаа. Тэгэхээр түрүүн Тэмүжин гишүүний ярьдаг үнэлтэд хизээ үндсэн хуулийн өөрчлөлт нэмэлт өөрчлөлт төрийн ялангуяа тэр байгууламжийг өөрчлөх хүний эрх чөлөө үнэт зүйлүүдийг оролдох юм одоо зөв маргаангүй болох вэхээр үндсэн хуульд өөрт нь орсон үед л энэ маргаан зогссон. Одоо энэ бол яг завсрын шатны хууль гэж би бол үзэж байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай энэ асуудлыг ямар нэгэн байдлаар үндсэн хуулийн цэц буюу үндсэн хуулийнхаа шүүхтэй урьдчилсан байдлаар ямар нэгэн байдлаар ойлголцсон тодорхой эрх зүйн төвшөнд зогтсон байжсны дараа л энэ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг ярьдаг байдлаар явбал үндсэн хууль улсын хурал хоёрын хоорондох маргаан харьцангуй гинжин урвал нь бага явах байхаа гэсэн юм бодол байгаа. Тэгэхээр цэц хоёрын хооронд. Тэгэхээр энд ийм асуудал гарч ирээд байгаа. Өнөөдрийн энэ шинэ үндсэн хуулинд олгогдсон нийгэмд олгогдсон бүх боломжийг бүрэн дөөрн ашиглаж үгүй юу гэдгийг бараг цэц хэлээд за энэ үндсэн хуулинд өнөөгийн орчин үеийн нийгмийн харилцааг зохицуулах юмд энэ боломж нь байгааг та нар олж хараагүй байна. Үндсэн хуулиа хэрэгжилж чадаагүй байна гэж үндсэн хууль хэлчихвэл тэр үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол байдаггүй. За үндсэн хуулиар олгогдсон боломж бол одоо шинэ нийгмийн шинэ тогтолцоо, шинэ харилцааг төгөлдржүүлэхэд тэр юмыг зохицуулах боломжийг үндсэн хуулинд алга байна гэсэн нэг иймэрхүү ийм хин нэгэн юм одоо институт тийм дүгнэлт өгчвөл тэр өргөн олон төмнөрөө хэлэлцүүлээд ингээд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар үйл явдал өрнөдөг байвал энэ нийгэмд тогтвортой байх, үндсэн хуульд тус зүв байх юм болов уу гэж би бодоод байгаа. Тэгэхээр энийг манайхан энэ талаас хэр зэрэг бодсон бай гэж нэг дахь асуулт. За хоёр дахь асуулт түрүү Гамбын бөгшин хүндэсгээд оргисон. Энэ үндсэн хуулиар үндсэн хуулинд хөндөж болохгүй өөрөөр нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар хөндөж болохгүй зүйлүүд нь одоо тэрнийг хоригдж байгаа байдал гэдэг чинь бас эргээд өөрөө тэр буруу юмыг үнэн болгохын төлөө явах гэж байгаа нийгмийн хөгжил хандлагыг бас хоригдсан байх нь зохимжтой биш ээ. Яагаад тэгэхээр тэр үтгэл өнөөдөр маш их өндөр хөгжилтэй үндсэн хуульгүй тийм том үндэстэн улс орон явж ихад монголчууд туйлшрахтай их сайн. Эсвэл одоо тэрийгэ тэмрээ твтэх гээд байдаг. Эсвэл одоо тэрийгэ өөрчлөнгөл бүр айхтар цаа өөрчлөх гээд байдаг. Тэгэхээр энэний алтан дундажийг олсон байдлаар л одоо энэ үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг эхний ээлжинд гаргаад дахиад 5-10 жилийн дараа нөгөө үндсэн хуулийн дотор үндсэн хуулийг өөрийг нь засахтай холбоотой юмнууд за яг болохгүй тодруулаад нэмээд асууж болно. За ингэдэг шин. За нэгдүгээр асуултан дээр онцгорж гишүүний хэлээд байгаа юмыг л агуулгаараа давхцаж байгаа мó гэж ойлгоод байна л да. Тэр үндсэн хуулийн цэцгийн үүргийн тухайлга болно яриад байна да. Тийм үү? За тийм учраас тэр цэцгийн тэр үндсэн хуулинд байгаа цэцгийн үүргийн талаар бол бид яг л тэгжил сайхан билег гишүүн сүүл тодруулж хэлээ. Тэгжил ойлгоод энд хуулинд бол тусгаж өгсөн байгаа. Цэцгийн өнөөгийн гишүүд ч гэсэн яг л ингэж ойлгож байгаа. Сая би бас энэ саналаа тэр төслөө явуулсан л да. Тэгэд явуулахад бол цэцгийн санал бол харин тэр нэгдүгээр хэлэлцүүлэг дээр бол зайлшгүй байна гэдгийг бол оруулсан байх хэрэгтэй гэж. Цэцгийн саналыг сонсноо гэдэг нь бол байж байгаа хэрэгтэй. Цэц саналаа өгч болно, өгөхгүй байж болно гэж
гэж тэр утгаар бол ойлгож байгаа юм байна лээ. За дараа нь тэр хориглож байгаа ямиг бол яг хоо бидний 30-аад ямиг ингээд энэ бол яг үндсэн одоо суур үзэл баримтлал гэж одоо ойлгоод оруулж ирчээд байна. Би дээрээс нь хэлж байгаа тэгээд сүүлчийн энэ төр уншиж чадсангүй л 30 гаруй юм байгаад байгаа юм. За энэ одоо их бидний дараагийн хэлцүүлэг дээр нэгтлж үзэх хэрэгтэй л. Энэ бол заавал суур үзэл баримтлал руу багтахааргүй юм байна доо. Гэвэл энийг асч болно. Сайн энийг бол яри. Бид бол энэ яа харах байхгүй суур үзэл баримтлал болсон одоо ийм нэг 30 гаруй зүйл байна гэж ингэж ойлгож байгаа. Нэгдүгээр тэр. За хоёрдугаарт нь энэнд одоо үнэхээр улсын их хурл өөрөө нэмэлт өөрчлөлт оруулах тэр асуудлыг хийх шаардлагагүй гэж үзэх юм бол ард нийтийн санал асуулга руу шилжүүлж болно. Энэ бол өөрөө одоо улсын их хурлаар шийдэх нь тийм зохимжтой биш байна. Ард нийтийн санал асуулгаар болоогүй л ард нийтийн санал асуулгаараа явуулдаг, хуулийнхаа дагуу явуулдаг тэр процесс руугаа шилжүүлээд ингэ явуулчих болно гэж бодож байна. Жишээ нь юу гэдэг чинь Монгол улсын ерөнхийлөгчийг одоо нийт ард түмний сонгох хоёр нь болёо. Энийг одоо парламентаар сонгодог болёо гэвэл энэ бол ерөөсөө парламентаар шийдэх асуудал бол их боломжгүй зүйл ээ. Энэ бол зохимжгүй ард нийтээс асуух зүйтэй. Гэх юм бол тийш шилжүүлээд ингэ явчих болно. Хоёр ийм одоо юу байгаа үндсэн хуулийн зааснаар их хурл, тэгтээ их хурл бол нийт гишүүдийн 4-ний 3-аас дээш хувийн саналаар тэгээд ард нийтийн санал асуулах гэсэн ийм хоёр хэлбэртэй байгаа юм. За энэ бусад орнуудын энэ үндсэн хуулийн юмнуудыг харахаар нэмэлт өөрчлөлтийг оруулахдаа бас тийм хязгаар хүрээ тогтоож өгöd үзэхээр их олон орн тийг тогтоосон байна. Жишээлх юм бол тэр Итали зэрэг орн бол тэр бүгд найрамдах засгийн шинж юмнуудаас ямар нэгэн байдлаар ухарсан тийм байх юм бол огт тэрийг бол хүлээж авахгүй. Гэх мэтэр хүний эрхийг дордуулсан баталгааг хангасан тийм заалтуудыг дордуулсан байх юм бол огт тэрийг оруулахгүй. Гэх мэтэр улс энэ дээрээ бол заагаад ингэж өгсөн байна. Өөр ингэж заагаад өгсөн байна. Зарим нь бол ерөөсөө энэ үндсэн хуулийн энэ заалтыг парламентар биш ард нийтийн санал асуулгаар шийднэ гэд бас ингэж зааглагдсан улс байна. Янз л байгаад байна. Тийм учраас энэ дээр энэ юмнуудыг харж байгаа л өнөөдөр одоо та бүхэн тараачаад байгаа энэ төслийн энэ хуулбар нь л одоо зүйтэй болов уу гэж бодож ингэж л одоо тусгасан юм байна.